Би мэдээ тавханд гэж байна. Тэгэхээр энэ бүтэд үзүүлдэг ийм өндөр чиглэлийг багасгах, арилгах зорилгоо гемодиализын эмчилгээний хэсэг байгуулагдаж байгаа. За энэхүү эмчилгээ ингээд тав хүндээ хүрэлцэн ирсэн хүндэт зочдлол өгчдөө танилцуулъя. Эрүүл мэндийн сайд аймгийн засаг даргын тамгын газрын дарга, ноён газрын дарга хавралтай мөнх туяа аймгийн мэргэжилтнүүд бүрэн зөвлөрсөн байна. Нэг өрж байна. За 21 аймгаас одоо 20 аймагт гемодиализийн аппарат одоо ганцхан аймагт үлдсэн. За өнөөдөр бол одоо Төв аймгийн Осмогийн үйлчилгээг сайжруулах хүрээнд эрүүл мэндийн салбарын 7-3 удаа дотроо явж аппарат дурдаг дэмжлэгээр шүүлэгдэг. өөр ордог шифраад байна. Нэгдсэн эмчилгээний ерөнхийд нэг эмч маань ирсэн байна. одоо бид Сингапурд 160 нийгмийн эрүүл мэндийн ажилтныг илтэнэ. Төв аймагт гэхэд 2 хүнийг одоо энд сургахаар бас эрхийн бичгийг олгогдсон байгаа. Ингээд бид бол цаашдаа эмч мэрэгчлүүдэд чадварчуулах, мэдлэгийн ур чадварыг дээшлүүлэх энэ арга хэмжээнүүдийг авна. Тэгээ маш их ядардаг. Одоо тэр бэрхшээлийг маань одоо ингэж арилгаж одоо энэ аппараттай болж байгаа. Түүнээс гадна энэ эренхийн эмнэлэг дээр нэлээд ус эдийн өвчтөн байгаа. Нэгдүгээр эмнэлэг мэсхийн бэнчээр бас төлөвлөсөн юм байна лээ. Эдгээр бол одоо маш ярьж тэгэхээр бэрхшээл нь маш их арилгын дээр эрүүл мэндийн одоо аппараттай болж эрүүл мэндийн яамны удирдлага баярлалаа. Төв аймгийн эрүүл мэндийн газрын хамт олон таа бүхэнд ажлын амжилт